Даваачр гэдэг Апо Dairy компанид сүүний жолооч хийдэг. 2007 оноос одоо өнөөдөр хүртэл ажиллаж байна. 13 жил ажиллаж байна. Миний аавч насаараа шууд ингээд жолооч байсан. Тэгээд би өөрөө ингээд тээврийг явж байгаадаа их сэтгэл хангалуун байд юм аа. Энэ бол манайх одоо Зүүараа, Баян Чандман, Орнуур гэсэн хойтлын чиглэлүүдээр бол байнга явдаг. Бүгднгээс нь авдаг үг. Одоо ингээд Аргалан тэгээд одоо өнөөдөр энд явж байгаа. Энэ Аргалантай байна. Тэгээ Аашаа, Борнуур байна. Батцанбур, Бартцаан гэдэг. Ерөнхийдөө нийтний 10-аад машин гардаг өглөө болгон. Яг өөрийн. Тэгээд ерөнхийдөө өдөрт Улаанбаатарын хэрэгцээнд манайх одоо өдөрт дундчаар 70-аас 85 сүү ер нь бол ирдэг. Энэ ариун цэврэг бол манай компани бол ер нь өдөр тутамдаа ер нь байнгын сахидаг. Ажлын хувцас тогтмол өмсөх ёстой. Очоод хүмүүсээс тогтмол сүүнийгээ шинжилгээ хийж авдаг. Бид нар машин дэргээ байнгын цэвэрлж одоо СЭБ гэдэг нь ёнгос угаад цэвэрлдэг. Тэгээ энэ ариун цэврэг бол маш сайн сахидаг. За манай компанийн нөхрөөд бол Франц улсаас ирсэн Монбелор дүүдрийн нөхрөөд байгаа. Нэг савмда 10 литр гардаг. Энэ сүг маань Апо Dairy компани өглөө болгон ирж биднээсээс авч нийслэлийн хэрэглэгчдэд шинэ сүг бүтээгдэхүүнийг өгж байгаадаа биднээс баяртай байдаг. Малчтаа бид нэр ариун хамгийн эхлээ сүүндээ цэвэрхэн байх, сүгөө шүүх, сүүнийхээ чанарын дээр анхаарахыг ингээд бид нар тавьдаг. Тэгээ манай малчт бол одоо манай сүгөө нийлүүлээ сурцсан ерөнхийдөө бол одоо ийм чанарын шаардлага хангах хэрэгтэй, тослог нь тэд байх хэрэгтэй, тэдэн үеийн одоо температурт хэдэн градус байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү шаардлагуудыг тавьдаг. Манай малчт бол манай сүгөө өгөхтэй айгу туртаа байдаг. Манай хавар намарт малчтаа ингээд зээл олгодог. Намарч хүүгээр малынхаа өвс тэжээлийг олгодог. Бас хүүгээр зээлэр. Тийм болохоор манай малчд ер нь бол манай Апо компанид сүгөө нийлүүлэх айгу туртаа байдаг. COVID-19 үед одоо бидний өглөө 72 цагт нэг удаа COVID-19 шинжилгээ өгдөг байсан. PCR-ын шинжилгээтэй одоо тогтсон нэг эмнэлэгтэй манай компани өөрөө гэрээтэй. Тэгээ гэрээндээ дагуу очоод цаг тухайд шинжилгээ өгөөд явж байхдаа хүндрэл харин гайгүйсэн. Энд нааш нөхдөөгөө таараад ингээ явж байсан ч гэсэн ингээ Апод ингээ сүү зүгөө явж байгаа гэдэг би бол энэ айгүй бахархаж ярьдэн шүү дээ. Энэ бол